Сайн цаана үзэгчдээ тухтай ярилцсан нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Alimax компани Сапара салбар хариуцсан зөвлөх Ням Гэрэл за мөн Баяр нэмнаар оролцож байна. Өдөр мэндэргээ. За баярлалаа. За үүний өмнөөс Alimax компанийнхаа үйл ажиллагааны талаар хэдүүлээ яриагаа эхлүүлээ гэж бодож байна. За энэ хүү компани маань хизэнээс үйл ажиллагаа явуулаад тийм ээ. Ямар төрлийн бүтээгдэхүүнийг бас оруулж ирж хэрэглэгчдэд хүргэж байна. За манай компани бол ерөнхийдөө Монгол улсад орж ирээд 3 жил гарны нүүр үдэж байгаа. За тэгээд Америк нэгдсэн улсаас ийм хилний доор шүршиж хэрэгэлдэг ийм 4 цацлах бүтээгдэхүүнийг оруулж ирдэг компани байгаа. За ер нь бол манай монголчууд бол нэлээд их төлхөө мэддэг болсон байлээ. Ер нь бол би саяхан 2-3 хоногийн өмнө налаахад очиж би нэг сургалт хийсэн байгаа. За тэн дээр маань нэлээд олон бараг нэг заал дүүрэн 40-50 хүн ирсэн байхад би болоо за ингээд анх удаа сонсож байгаа хүн байна уу? Та нар хаанаас мэдээлэл авсан бэ гэд. Тэгэхэд ер нь нэг 20% нь бол нэг ч сонсож байгаагүй гэж хэлээ. Тэгээ бусд нь бол бүгдөө тодорхой хэмжээний мэдээлэл авсан. 80% нь бол мэдээлэлтэй. 80% тий мэдээлэл авсан гэдэг. Гэхдээ ерөнхийдөө би манай одоо ингээд танай компанийн нэлээх ингээд телевизээр байнгын гарч яадаг тий. Тэгээ яагаад дандаа ингээд одоо зарагдахгүй юм аа одоо ингээд рекламдаа сурчлаад идэм үү гэдэг жаа. Бид нар бол үнэхээр бодит байдлынхаа үр дүнг сүүлийн үед маш их яриа гэж бодож байна. Тэгээ дээрэс нь үнэхээр нэг ч сонсоогүй хүмүүс бас байгаа байхгүй юу. Тэр хүмүүстэй зориулаад ер нь дөрвөн бүтээгдэхүүнийхээ товчхон тэгээд танилцуулга явуулаад ер нь өнөөдөр яасны төлхөө үр дүн яриа гэж бодож орж ирлээ л дээ. Хэрэглэгчтэй гарсан үр дүнгууд талаараа тий. Ер нь дараагийнхаа нэвтрүүлгээр ч гэсэн яг бодит хүмүүсээ авч орж ирж бас ингээд үр дүнгийн талаараас яриулъя гэж бас бодож байгаа. За манай ер нь энэ дөрвөн цацраг бүтээгдэхүүн бол энэ хилний дор шүршиж хэрэгэлдэг гэдэг өнгөөрөө бас ингээд айгүй их яригддаг болсон тийм ээ. Чернэл ягаан, ногоон, шар, улаан гэдэг. За энэ маань ер нь яадаг гэхээр ерөөсөө хилний доотлын аурта гэдэг 180 судсан зангилааны зангилаа руугаа ингэ цацаж хэрэглэдэг энэ хоёр хурц судж байдаг шүү дээ. За тэрэн луугаа цацаж хэрэглэснээрээ 2-оос 12 секундын дотор цус тунгуулаг эс хоорондын шингэн нэвчиж ордгоор онцлогтой. Маш богино хугацаа. За богино хугацаанд шингэж оронгуудаа үйл ажиллагаагаа шууд явуулаад их төвчүүлээд явцдаг. Хүний илгээр дамжихгүй ходоодоор дамждаг. Тэгээ одоо ямар нэгэн юм бэлэмдүүд бол заавалчгүй ингээд ходоодоор дамжигдаад орж ирэх явцтай тийм ээ. Нэг эргэнтэндээ нөлөөлөхийн хажуугаар нөгөө эргэтэн системээ гинтэж явж байгаа тийм байдаг тийм ээ. Ихэвчлэн тийм байдаг. Гэтэл манай энэ дөрвөн бүтээгдэхүүн ер нь бол ерөөсөө л нэг эргэтэн системийг одоо бүх хүмүүс одоо жишээ нь бөөр ч юм уу зүрх гэж орж ирсэн ч гэсэн нөгөө эргэтэн системийг дэмжиж явж байдаг. Ер нь хүний эргэтэн систем гэдэг маань ямар байдаг вэ гэхээр хизээч ямар нэгэн эргэтэн систем дангаараа өвддөггүй. Одоо жишээ нь зүрх хөвдлөө гэхэд тэр чинь зүрхнээсээ шалтгаалаад ч юм уу даралт ихсэж идэг тийм ээ. Гэтэл хүн даралт ихслээ гэхэд ямар нэгэн учир шалтгаантай байж ш даралт ихсдэг. Зүгээр байж байгаа л цус нь одоо яг төрлөөр даралт ихсэх тохиолдол байдаг ч гэсэн бөөр нь өвдсөн байж байгаа ч юм уу бөөрийн гаралтай даралт тийм ээ. Зүрхний гаралтай даралт гэж хүмүүс ярьж идэг. Энийг нь заавалчгүй хавсарч эмчилж өгч идэг байхгүй юу? Ангааш өгч идэг. За манай энэ суур бүтээгдэхүүн бол өстой яг одоо миний саний яриад байгаагаар хамгийн түрүүнд цусны цэвэрлэгээ явуулж идэг. Хүний бүх эргэтэн системийн маань өвчлөл хамгийн анхдагч нь хэлбэр нь юу байдаг вэхээр цусны бохирдлоос шалгаалж идэг. Тий. Хамгийн ихний бохирдол нь бол харшлаар мэдэгдэж идэг. Хамгийн эцсийн бохирдол хавдраар мэдэгдэж идэг хүний биер эргэтэн. Тэгэл хоёр хөлөөрөө явж ивэл хүний дундаж тий эрүүл мэндтэй хүн байна гэж ихэнх хүмүүс нь тэгж ярьдаг. За манай энэ бүтээгдэхүүн бол ерөөсөө л энэ шингэн хэлбэр байдаг. Эмийн дээд хэлбэр бол шингэн хэлбэр байдаг. Тий. Энэ шингэн хэлбэрийн юм болохоор хүний биед шингэхдээ маш их сайн байдаг. Хурдан төрөгцтэй шингэдэг. За хуваар ингээд ярих юм бол ерөнхийдөө бол хүний бие бол 70% ус байдаг болохоор шингэн хэлбэрийн тийм ээ шингэн хэлбэрийн юм бэлтгэлүүд хүний биеинд ор шингэхээр маш сайн шингэж сайтай байдаг. Тэр хэмжээгээр бас илүү хурдан үр дүн үрж идэг тий. Зүгээр энгийн нэг одоо капсултай юм ч гэдэм үү зүгээр ийм бөөрхийн юмнууд маань болохоор хүний биеинд орохоор 15-аас 45% нь хүний бие шингэж идэг. Гэтэл манай энэ Alimax-ийн бүтээгдэхүүн маань 98% шингэж хүний биеийг шингэж үйлчлэл өгч байгаа. Үзүүлдгээрээ маш их онцлогтой байгаа. За дөрвөн төрлийн бүтээгдэхүүн байна тийм ээ. Эдгээр бүтээгдэхүүний маань одоо тус бүрдээ өвчлөлт өөрөө эсвэл дөрүүлэнгийн заавал одоо хавсаргаж хэрэглэх үү? Яаж хэрэглэх ёстой вэ? За ер нь бол яг гоо дөрүүлэнгийн цогцоор нь хэрэглэх юм бол тийм ээ бас маш их үр дүнтэй байдаг л да. Ямар нэгэн өвчлөл маань яг миний түрүүний хэлснээр болохоор нэг өвчнөөр дагнадгүй болохоор нөгөө эргэтэн системтэй бас холбоотой байж байгаа болохоор уус нь хавсраад нэг мөр одоо цусныхаа бохирдлыг тийм ээ тэгээд өөрийнхөө дагвар эргэтэн хоол боловсруулах эргэтэн гэхэд л ганцхан ходоод л хоол боловсруулах явдаг биш шүү дээ. Нойр булчирхаа цус илэг гэл ингээ бүгд орж идэг. Эднэрийг бүгдийг хавсраад хэрэглэх нь бол сайн. Гэхдээ яг гоо зарим нэг тохиолдолд бол ерөнхийдөө одоо 2-оор ч юм уу 3-аар ч юм уу хэрэглэх тохиолдол зөндөө төлхөө байдаг.
А энэ дөрвөн бүтээгдэхүүн маань хэрэглэгдэх явцдаа манай энэ суур бүтээгдэхүүн гэдэг байгаа виртуал плюсгээ байгаа бүтээгдэхүүн маань бусад бүтээгдэхүүнтэйгээ заавалжгүй хавцарч хэрэглэгдэж байна. Энэ л хамгийн чухал байдаг. А дөрвөл ингэ хэрэглэж болно. За ганц нэг хоёроор нь хэрэглэхээр болох юм бол заавалжгүй хавцрагдаж хэрэглэдэг. Энэ суур бүтээгдэхүүн маань заавалж ордгүй орж авах шаардлагатай байдаг. Энэгүй чирнээл ягаан бүтээгдэхүүн жишээ нь хичнээн төрлийн өвчнийг бас ангаах юм шигтэй. Энэ чирнэлийн ягаан бүтээгдэхүүн дангаараа байсан чи 2000 гаруй төрлийн өвчнийг ангаах 2000 гаруй. Энэ чирнэлийн ягаан бүтээгдэхүүн маань виртуал плюс гэдэг бүтээгдэхүүн маань 12 төрлийн жимсний ох болон ургамлын үндсүүд тий ороод ингээд нано технологиор нэг савнд ингээд ороод биеүцсэн. За тэгтэл энэ ганцхан энэ чирнэлийн ягаан бүтээгдэхүүний маань тий ингээд судалж тий яаж ингээд юу хөө хүний биеийн сайнаар нөлөөлөх үгээс судалгаа 13 жилийн турш манай Австрали эрдэмтэн Дэвис Сингл гэдэг эрдэмтэн маань 13 жил тий судалгаа хийж бий болгосноороо 2003 онд хүний бие физиологийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн тийм хүн байдаг. Үнэхээр мундаг байгаа зү 13 жил. Тэгээ бусад бүтээгдэхүүний маань давгар ингээд гаргаад ирсэн байдаг. За энэ маань хүний биеинд ороод шууд утгаар цусыг маань цэвэрж 10 гаруй төрлийн бохирдлыг гадагшлуулахаас гадна цус маань цэвэр болоод эхлэнгүүт хүний биеийн организм цэвэр сайхан цусаар эд эрхтэн маань тэжээгдээд явангуут л бусад эрхтэн систем маань эрүүлж идэг. За үүгээрээ болохоор маш олон төрлийн өвчнийг хангаж идэг. Энэ маань нүдний хараанд байдаг тийм ээ. За тархины судасны нарийсэл, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа, зүрх судасны үйл ажиллагаа, даралт ихсэх бөөр тийм ээ. Уушиг гэдэг бүх төрлийн өвчлөл бол маш сайхан өндөр үр дүнтэй байдаг байгаа. За энэ маань бусад өөр төрлийнхаа юутай хавсрагдаад явахаараа хоёр дахь бүтээгдэхүүн болох ногоон байдаг. За энэ маань бас хоёулаа заавалж хавсрагдаж явж байдаг. Энэ маань ногоон бүтээгдэхүүн маань одоо яг дангаараа одоо ямар өөрчлөлт хөвчлэн үзүүлэх үү гэж хүмүүс асуудаг боловч хоёулыг нь хавсарч хэрэглэнэ. Хоёулыг нь хавсарч хэрэглэх явцтай болохоор улаан хоолойноос бүдүүн шулуун гэж хүртэл бүх асуудлыг шийдэж явж байдаг. За энэ улаан хоолойноос бүдүүн шулуун гэж тэгэхээр ходоод руу ороод эхлэнгүүт чинь тий ходоодны үйл ажиллагаа тийм ээ. Одоо хеликобактер ходоод байдаг. Ходоодны бүх төрлийн шархлаа, ходоодны амсрын шархлаа. За тэгээд дээрэс нь 13-ны улаа гэдээс за өтгөн хатах тийм ээ. Архаг өтгөн хатаг хаталт харахаг өтгөн хаталтаас үүдэлтэй шамбрам. За доошоогоо цус алдах гэх мэтлэн. За тэгээд эхлэнгуудаа нойр булчирхай. За нойр булчирхааны инсулин ялгарлтыг сайжруулснараа 21-р зууны дахал гэж яриад байгаа сахар чихрийн шижийн өвчлөл дээр. За тэгээд цаашлаад ирэх юм бол энэ цусны маань өтгөрөл, цусны чулуу, бөөрийн чулуу, за цусны хан зузаарсан байх тийм ээ. Түүнээс шалтгаалсан цус маань ходоод руугаа шахдаг үйл процессыг цаармжуулж өгнө. За тэрнээс гадна илэгний үйл ажиллагаа, илэгний сириоз, за түүнээс гадна илэгний БЦ, Д вирус гэж айхтар гараад байгаа шүү дээ. За одоо бараг л манай монголчуудаа 100 хүний одоо бараг 10% нь шахам ингээд БЦ вирусны энд өртөөд байх гэсэн мэдээлэл гарсан байлээ. Гэх мэтлэнгээр энэ бүх асуудлуудыг шийдэж өгдөг байгаа. Тэгээ чихрийн шижин гэд ярьснаар манай дээр бас аюул сайхан мундаг үр дүн гарсан байгаа тийм ээ. Тэгээ манай баян маань тэгээ үр дүн бас ярих баха. За чихрийн шижин гэд ярихад бол за анх эхлээд бол цэн давиш гэдэг өвөө маань гамританд авч хэрэгэлсэн байгаа. Манай гурван бүтээгдэхүүн. Одоо энэ Virtual Vitality Slim гэдэг энэ гурван бүтээгдэхүүнийг за тэгчээд нэг сар хэрэглээд за ерөнхийдөө гамрит маань аягүй сайхан болчлоо. Гэр бүлээрээ хэрэглэмээр байна гэд. За тэгсэн чинь эхний ороо бям бадам сүрэн гэдэг ихж байгаа. Бадам сүрэн гэдэг ихч маань болохоор энэ бүтээгдэхүүнийг авч хэрэглээд одоо ч гэсэн хэрэгжилж байгаа. Сахар нь 9-тэй байсан. Тэгсэн чинь сахар нь одоо болохоор 5.5-тай яг хэвэндээ байна. За сахараас гадна бол өөрөөр эргэтэн системүүднийх нь үйл ажиллагаа эссэн сэргээ сайхан болж байгаа. Биеийн тамир тэхээ маш сайжирж байгаа. За ах маань гамриттай цэн давишгээд ах маань бол чигсэн үргэлжлүүлээд хэрэгжилж байгаа. Гэр бүлийн багцаараа аваад хэрэгжилж байгаа. За сахар дээрээс гадна өөр бас ямар үр дүнгууд байна? За сахар дээрээс гадна гэх юм бол за анх эхлээд энэ компанид би өөрөө яг та бол анх эхлээд гэр бүлийнхаа хүмүүст хэрэглүүлсэн. Анх эхлээд ээжтэй хэрэглүүлсэн байгаа. За ээж маань болохоор титэм судасны ерөөхдөө нарийсэлтэй. За тэгээд бөөрөнд нь 2.6 мм чулуу байна. Яг төвдөө байгаа учраас бөөрийг авна. За зүрхэндээ сэтгэл стейк тавиулна гэжсэн тийм ааштай байна. Тэгээ энэ бүтээгдэхүүнийг би одоо 3 сараас хойш өнгөрдөг 3 сар гэсэн үг шүү дээ. Одоо бараг жил орчим хэрэглүүлж байгаа гэсэн үг. Тэгээд нямгэрлэгчээс анх эхлээд мэдээлэл аваад тэгээд хэрэглүүлсэн байгаа. Тэгсэн чинь одоо манай ээж бол зүрхэн дээр ямар ч тийм асуудал байхгүй. Бөөр нь өвдөд ингээд нэгэн цагнах нь булчирхаж очиод явж чаддаг болсон байсан байна. Хошоо ингээ хөлн чинрээд. Тэр мэр завөр нь бол ерөнхийдөө ямар ч тийм асуудал байхгүй. Зүрхнийх нь эмчтэй үзүүлсэн чинь маш сайхан болцсон байна. Зүрхэн дээр ч одоо ямар нэгэн асуудал гэж хэлэх юм алга байна. Тэгээд даралт нь бол бас 200 хүрдэг байсан л да. Тэр чи яагаад гэхээр зүрхнээсээ ч болж байгаа, бөөрнөөсөө ч болж байгаа. Хоёр даралт хэсэг шалтгааны хоёр эрхтэн маань хоёлоо
өгч асуудалтай болсон байсан учраас одоо бол даргалт нь хэвэн болцсон. За бүтээгдэхүүнээ өргөжлүүлээд хэрэглүүлээд явж байгаа. За тэгээд тэрнээс гадна бол ээж дээрээ тэгээд тийм сайхан үр дүн гараад ирсэн болохоор би энэ компани зөвлөхөөр одоо ажиллаад ихэд баггүй хугацаа өнгөрч байна. Өөр дээрх байх юм бол би өөрөө халуун хүйтний арчилтай байсан. Тэр маань болохоор ороо ингээд очиод гэртээ очиод хувцас тайлангууд захтнаал ингээд нэг чоноо хөрөөс гэж яригддаг шүү дээ. Тэр бол бүр багаас ихэд гарч ирсэн тийм гаршил байгаа. Тэгээд тэрнтэй одоо 30 жил ерөөдөө тэмцэж явсан харшлын имээр л ерөөдөө голцоо дараад яваад байсан. Одоо бол надад ямар ч тийм зовир байхгүй бүтээгдэхүүнээ ерөөдөө хэрэгжилж л байгаа. Энд чинь бүтээгдэхүүнээ заавал тэгж хэрэглэх үү, ингэж хугацаагаар хэрэглэх үү, эсийн тийж хоол хийж ял учраас бид нөгөө хоолунд яаж иддэг те яг тэр хэмжээгээр ерөөдөө өдөр тутамдаа хэрэглээ явж исэн ч болно шүү дээ. Тодруулах юм бол харшлын зоврууд нь ер нь хэдэн сар хэрэглээд? За ерөөдөө 2-3 сар хэрэглээд ерөөдөө бүр нам дарагдцсан. Одоо бол үргэлжлүүлээд хэрэглээд л байж байгаа. Тэгээ баг тунгаар одоо нөгөө нэгээр нь ч гэлээ хоёр эхний ээжинд бол дөрөөр нь хэрэглэж явж байгаа. Сүүлдээ нэгээр нь хоёроор нь ингээд хэрэглээд зовроо багасгаар хэрэглээд явж байгаа. Тийм. Яг энэ ярианаас үүдэлтэй бас хүний яг хэрэглэний талаар би жоохон дуртай гэж бодлоо. Яг эхний нэг 3-6 сар бол ерөөхдөө яг сайхан бүх ингээд тий цагаараа бариад тийм ээ. Тэгээ нөө хүмүүсийн үүч надад хүн бие организм дээр нөө үйлчлэгээ нэхэрэ хүн болгон өөр байдаг тийм ээ. Бүх хүний эсэдис ондоо байдаг. Энэ бүтээгдэхүүнийг яаж хүлээж авах нь хамгийн чухал байдаг. Өнөөдөр яг ижлэгэн 2 хүн ороод ирдэг. Яг адилхан юм яриад орж ирдэг тийм ээ. Яг ижлэгэн нэг өдөр надаас аваад хэрэгсэн байлаа гэхэд тэр хүн дээр нь нэг хүн дээр нь 20 оноод гарч яхад заримдаа 2 сар гараад үйлчлэг үзүүлж явах тохиолдол ч бас байдаг. Одоо ихэнх хүмүүс маань айгүй тийм хүлээлт айгүй хурдтай байдаг. Тэгээ одоо би яг хизээ явах уу? Одоо би яг хизээ одоо ингээд энэ маань ингээд үр дүн гарах бай гэж хэлдэг. Тэгэхээр би бол гэдэг байхгүй ямар нэгэн хугацаа заахаас илүүгээр тэгээ яг та доктортой сайхан хэрэглээ. Үнэхээр бидний зайсан цаг одоо энэ цаг маг ингээ өгчдөг байхгүй юу? Яг цагаар нь ингэж бүр хууцаар нь ингэж өгдөг ш. За энэ яг энэ бидний хэрэглэсэн энэ өгж байгаа энэ цагаар ингээ сайн цацаад тэгээд дээрээс нь манай бүтээгдэхүүн хэрэглэж явах явцдаа 1.5-аас 2 литр усыг бодог тийм ээ. Би өөрөөхөдөө нэвтрүүлэгт орох болгондоо усны тухай хэрэглээ ярих тийм юутай байдаг л да. Ягаад тэгэхээр ус гэдэг маань хүний биед ерөөхдөө маш их чухал байдаг. Тэгээ усаа хэрэглэхдээ ч гэсэн зөв хэрэглэж явах хэрэгтэй тийм нэг 20-30 минут болоод 1-2 балгаар хэрэглэж явах хэрэгтэй тийм ээ. Ер нь бидний хийж байгаа зааварчилгаагаар ингэж яг явснараа манай бүтээгдэхүүн дээр нь үр дүн гарахгүй хүн гэж юусоо байхгүй байна. Хизээ сансан цагтаа цацаал нэг цацаал мартаал тэгэл усаа уугаагүй гэл эн чинь зөвөрлөгч болж явж байдаг болохоор гих мэтлэнгээр яваад эхлэх юм бол ерөөхдөө бас үүсдэхгүй биш үүсдэг ч гэсэн бас шууд 100% өөрчлөлтөө үзүүлдэг болохоор тодорхой хэмжээний тийм юутай байх хэрэгтэй. Тэгээд одоо яг тийм өвчлөлтөөр тедэн хоног болоод үр дүн гарна гэж бас ярих юм хитрхи өрөөсгөл байдаг байхгүй. Эн чинь хүний бие организм яаж хүлээж авахаас шалтгаалдаг тийм ээ. Тийм болохоор тэр хүн болоод тус бүр дээр өөрснийх нь үйлчлэгийн ондоо байж байгаа байна. Заримдаа үнэхээр 3 юм 10 хоног бүх биеинд байсан завируу дайрлах тохиолдолж байдаг. Зарим нь 2 сар гараад 2 сар гарan гарч яаж гинт үйлчлэгээ хөтөлж эхэлж байдаг. Тухайн бас бие организм. Тэгээ өвчлөл хэр зэрэг удаан байсан. Үнэхээр 10 жил ч юм уу 5 6 жил 3 4 жил өвчлсөн юм 2 3 хоноод ч юм уу 2 3 сар болоод шууд итгэж чинь гэж бол байхгүй. Ер нь бол яг вэ цаг хугацаа заадаг нь яг миний саний ярьдаг сахарын өвчлөл дээр маш их удаан хэрэглэгдэх гэдэг. Тэгээ цаа цаажилттай болон харавсан хүмүүс дээр маш их удаан хэрэглэх гэдэг. Зарим харавсан хүмүүс над дээр тэгдэг л дээ. Би одоо 3 сар хэрэглээ. Гэтэ надад яруу дараалт ясаа ихсгээ болсон. Одоо харавсан байлаа гэдэг чинь харавлтанд манай энэ хоёр бүтээгдэхүүн хэрэглэдэг байхгүй юу? Тийм мультивитамин ингээд энэ ретрол гэдэг. За энэ хоёр бүтээгдэхүүнийг хэрэглээд ингээд явцдаа би бас заримдаа нэмдэг. Тэгээ ганцхан энэ хоёр хэрэглээл харавлтанд өөр юу ч хэрэглэхгүй гэсэн юм бол байхгүй. Би одоо саяхан над дээр нэг саяхан биш ээ одоо бараг 3 сар гараа хэрэглэж байгаа. Манай нэг ихч байдэ. Одоо энэ шараатанд байдаг. Тэр ихч маань яасан гэхээр эхний 2 сар энэ хоёр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байхгүй юу? Харваад бараг 4-5 жил болж байгаа гэдэг. Тэгээд 7 жил болж байгаа гэж хэлсэн нэр. Тэгээд одоо энэ хоёрыг хэрэглээл эхний 2 сар хэрэглэсэн чинь ерөнхийдөө цус шингүүлэх юм ч юм уу тэгээд даралтны юм маань айгүй багассан цус шингүүлэх юм бол ер нь хэрэглэх юм болсон. Тэгээд нойрон сайн болсон гэж байгаа юм. Тэгээд энэ чинь нөгөө нэг харавсан хүмүүсэд нэг харавсан хүн чинь дахин харавах гэдэг байхгүй. Тий. Тэгэхээр тэр харавтын эрсдлийг 90% оруулж өгдөг. Ерөөсөө ахиж харуулахгүй байх магадлал маш өндөр болдог. 90% оруулж үнэхээр мундаг байгаа зү. За ер нь бол ихэнх 1 жилийн татамжтай юм уу 2 жилийн татамжтай ахиж харах гэдэг бол тэр эрсдлийг бууруулж өгдөг байхгүй юу. За тэгээд дээрэс нь ерөөхдөө бол гарных нь зөөрөн жоохон мэдээ орж ингээл сайхан үр дүн гарч байгаа ч гэсэн тэр ихч маань өөрөө 3 дахь сар дээрээс ногооны авч хэрэгсэн байхгүй. Гэсэн чинь үнэхээр мундаг үр дүн гарсан. Яасан гэсэн чинь ерөөсөө л тэр ихч маань хөлнийх нь өвдөг маш өвдөг байсан гайгүй болж байгаа гэж байгаа. Өтгөн харахаа өтгөн хаталтай байсан. Хоол идэх дургүй байдаг байсан. Тэгэхэж хоолны зуршил сайжраад
дотор 500 эрхтэнгүүд нь удаан хугацаанд хөдөлгөөнгүй байсан хүмүүс бүгдөө өвддөг болсон байсан. Тэгсэн чинь ерөөсөө л хэрэглээл 3 сар гарan болоход л ерөөсөө бүх биеийн хөнгөрөөл өтгөн юугаар гэрцэн байнгын цэрэгэл идэв гэсэн шууд цааш татагдал. Би өвдөлт сүүлийнх нь юу хөргөж өгөх гээд очиход аюугаа татарсан баг чинь. Энд чинь бас нэг тураах үйлчлэгээ гэж явдаг боловч дотрын хаман хөөдөг тийм ээ. Ер нь хүн их тарган байдаг хүмүүс ч бол маш их өвчлөл агуулсан байж байгаа байхгүй. Бүх төрлийн өвчлөл, цусны ич өвчлөл, дотор 500 эргэтэн өтгөн ерөөсөө хатаад гардггүй тийм ээ. Тэгээ өтгөн гарахгүй олон хоноод эхлэхээр өтгөний үлдсэн 13 нуглаа гэцтэй үлдээд ингэ чулуулга болоо хатцсан байдаг. Тэрийг бүгдийг буталж гаргадаг байхгүй. Маш их сайхан мундаг үйлчлэгээ тийм үр дүнгууд бол маш их байдаг л да. Тэгээд харамснаасаа үүдэлтэй эмэгтэйчүүд чинь биений юм хаагдсан байдаг. Гэтэл биений юм хүрээдэрсэн тэр гэж байгаа. Бүр тийх мэгчлэнгээр маш сайхан үр дүн гарч идэг байхгүй. Тэгээ ер нь биений юм гэдэг ингээ ярихад бас манай энэ хоёр бүтээгдэхүүн чинь ерөөсөө бага арцгийн үндийн үйл ажиллагаа болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хамгийн чухал дотоод шүүрлийн боловсроос ялгарч яадаг даавар гормоны тэнцвэртэй байдлыг хангаж өгч идэг байхгүй. Хүмүүс болохоор ингэдэг миний биений юм ирэхгүй байна. Миний өндөвчний үйл ажиллагаа ч юм уу тийм ээ алдагдчихлаа л гэж бодож байдаг. Гэтэл яг үнэндээ бол тийм биш байдаг. Тэр нь юу гэдэг вэ гэхээр ерөөсөө дотоод шүүрлийн булчирхаанаас ялгардаг тийм ээ. Даавар гормоны тэнцвэртэй байдал алдагдсанаас шалтгаалаад яадаг гэхээр биений юм өндөвчний үйл ажиллагаа алдагдаад ирдэг тийм ээ. Тэгээд өөрөө ууртаа бүхэнтэй болдог. Биений юм ирэхэд маш их зовиртой байдаг. Эрт цэвэрч байдаг. За тэгээд бас ганцхан одоо бага арцгийн үндийгээ тэгэхээр өндөвчний үйл ажиллагаа биш байдаг. Тэр нь юу гэдэг вэ гэхээр бөөрийн үйл ажиллагаа хүртэл алдагдчихдаг байхгүй. Тэрийг хүртэл тэнцвэржүүлж өгч байдаг. За тэн дээр бол маш сайхан үр дүнгууд бас гарсан байгаа тийм ээ. Тэгээд цаашлаад ирэх юм бол энэ хоёр маань эрэгтэйчүүдэд бас төрөө болж байгаа. Одоо сүүлийн үед өчигдөрхөн надад тийм санал орж ирсэн лээ. Нэр хэлэхгүй ярьчих. Энэ нөгөө нэг эрэгтэйчүүдийн төрөө болж байгаа талаар төлхөө яриач. Тэгээ үнэхээр ингээд гараад би над дээр ингээд маш сайхан үр дүн гарсан гэдэг нэг хүн над руу ярьж ирсэн л да. Тэр хүн болохоор яасан гэхээр нөгөө нэг төрөө болж байгаа томролтой бас өрөвсөлтөй чохоочлолтой гэдэг. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад нөгөө хаалгаанд орох залттай байсан юм билээ. Тэгээд манай хоёр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байлээ л дээ. Энэ хоёр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн ихэнх зөвлөхүүд маань тэгэж зөвлөдөг байгаа. Төрөө булчирхаагүй л ингээл ингээд зөвлөдөг. За тэгэл аваад хэрэглэсэн чинь ерөөсөө эхний хороногдоод нөгөө шээж чадахгүй. Айгүйх баг шийдэг, шээсэн үлдэцтэй байсан. Бүгдөө завьрууд нь арилсан. Гэхдээ 2 сар гарan хэрэглэхэд хаалганы залтаас гарсан байгаа байхгүй. Төрөө булчирхаанаа ахуулах, бүр бүгдийг ахуулах тийм залттай байсан. Тэрнээсээ гарсан гэж байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд надтай адилхан завьртай хүмүүс маш их байд юм бэлээ. Тийм учраас одоо энэ талаараа жоохон төлхөө яриад өгөөч гэдэг. Тэгээ би бас ерөнхийдөө өнөөдөр бас төрөө булчирхааны талаар төлхөө яриа гэж бодсон л да. Тэгээ хүмүүс ер нь төрөө булчирхаа гэж тэгэхээр тэгдэг байхгүй юу? Ганцхан төрөө булчирхаагаа бодоод идэг. Үгүй. Ихэнх төрөө булчирхааны өвчин болохоор бөөрнөөсөө шалтгаалсан байдаг. Бөөр нь маш их өвддөг. Түүнээсээ шалтгаалаад төрөө булчирхаа тавсгандаа нөлөөлөө явчихдаг. Тэгээд ингээд хичнээн бөөр өвдөхгүй байлаа ч гэсэн бөөрийн дутагдал гэдэг маш аюултай өвчин байдаг. Тэрнээсээ шалтгаалаад бас төрөө булчирхааг маш их өвчлүүлж идэг байхгүй юу? Бөөрийн дутагдалыг борцсон хүмүүсэд бас маш сайхан үр дүнтэй байна. Энэ гурван бүтээгдэхүүнийг авсарч ирлээ. За тэгээд үе мөчөнд бас маш сайхан үр дүнтэй байгаа. За одоо авсарч хэрэглэх хэрэглийн талаар яхад энэ чернэлийн ягаан ногоон шар гурван маань хэлэхээр үе мөч тийм ээ. За тэгээд нурууны бүх нөгөө нэг шингэн нөхөх, үений шингэн нөхч байдаг. За тэгээд яс ургаж өрөвсөлтэй гэдэг. Саяхан над дээр яг энэ үе мөчн дээр гэхэд их сайхан үр дүн гарсан л да. Нэг эмээ надаас авч хэрэглэсэн байгаа. Тэгээд тэр ихч маань яасан гэхээр эмээ маань яасан гэхээр ерөөсөө биний таралт ихсээд байна. Тэ? Би одоо айгүй даралт ихсдэг, хямардаг гэд энэ хийгээд тэгэхээр би за ямарсан даралт ихсдэг болохоор ер нь та энэ бүтээгдэхүүн бас 180-аас дээш даралтай хүн хэрэглэхийг бас хориглолтын байгаа. 180-аас дээш хит хүн. Даралт өндөр даралтай хүн болон даралтай хүн болон 12 наснаас доош хүн. Бага насны хүүхдүүд. За тэгээд жирэмсэн болон хөл ээжнэр хэрэглэхийг хориглодог тийм заалттай. Тэгээд их даралт ихсдэг гэхээр би энэ гурван бүтээгдэхүүнийг хэрэглүүлсэн. Тэгээ 2 сар гарах хэрэглээд. Тэгээ ер нь бол манай энэ дөрвөн бүтээгдэхүүнийг хэрэглэж байхад бол жоохон хууч өвч хөдлөх гэдэг. Тэгээд эмээ жоохон хямраад байна. Ер нь бас өндөр настай болохоор эмнэлэг твтчихийгээд. Тэгээд эмнэлэгт одоо байгаа. Өчигдөрхөн би уцаар ярьсан. Одоо хүртэл эмнэлэгт байгаа. Тэгээд би ингээд эмнэлэг твтнээгээ 4-5 хоногийн өмнө ярьжсэн болохоор би за эмээгийнхаа биеийг нэг асууя гэж залгасан чинь бүр эмээ бүр амар баяртай ярьж байгаа байхгүй. Би өстой маш их баяртай байна. Би ерөөсөө үнэхээр их баяртай байна. Яагаад гэсэн чинь урд нь ингээд эмнэлгийн хяналтанд байдаг байсан болохоор нөгөө бүх карт мартаар явж байгаа бүх зүйлийг шинжилгээ өгсөн чинь нөгөө үннийх нь өрсөлдөд нь байх болсон. Тэгээд хамгийн их сайхан юу нэг надад хүртэл хэлээг байхгүй. Зүрхнийх нь титэв суудсан нарийсан байсан гэж. Тэгсэн чинь зүрхнийх нь титэв суудсан хэвийн байдалд орсон.
хэр удаа хэрэгсэн бэ? Ерөөсөө 2 сар гараа хэрэглэсэн баг. 2 сар Тэгээд ерөөсөө нөгөө биеийн жоохон хямраад байна. Ерөөсөө болохгүй байна гэд. Тэгээ имлэг твцсэн байсан байхгүй юу? Тэгээд би бүр өстө үнэхээр баяртай байна миний хөө би баяртай байна. Тэгээ би утасны дугаарыг одоо надаа өг. Би энэ бүх хүмүүс би чиний утасны дугаарыг өгмөөрэй гэдэг. Аюу өөрхөн тэр имээ бүр 21 дугаар хороолд дээ. Тэгэж өөр ингээд өвчтөрхөн над руу өглөө ярихад тэгжээсэн. Тэгээд ер нь бол нэг хүмүүс маань ямар нэгэн өвчлөлт гэлхилж орж ирдэг ч гэсэн нөгөө өвчлүүдийн тагнаад ингээд эмчилждэг байгаа. Ер нь тэгээд энэ үе мөчлөлтээр ярихад бол маш сайхан үр дүнгууд одоо надад маш их байж байгаа. Тэгээ ярихад бол одоо би бас ингээд сүүлийн үеийн одоо баг чи яг түрүүхэн нөгөө нэг нэвтрүүлэг эхлэхээс өмнө ярьжсэн те. Одоо энэ түрүү оны биш одоо сүүлийн үеийн нэг үр дүн гэл. Тэгсэн чинь би өөр дээрээ ч гэсэн 3 хоногийн өмнө үр дүн би мэдэрчээд орж ирсэн. Яасан гэсэн чинь миний нүдний хараа нь манай 2 бүтээгдэхүүн хэрэгжилжтэй. Тэгэхээр нүдний хараандаа тий. 2 нүдний хараа маань дандаа мууддаг байсан. Би 21 наснаас эхлээд нүдний шил зүүхэд дандаа 25-аар дээшлээ. Сүүлдээ бүр 4.25 болсон байсан байхгүй юу? 125. Тэгсэн чинь би нүдний хараа би хэрэглээ 6 сар гарсан болж байгаа. Дөрүүлэнгээ. А нүдний хараа маань нэлээд докторчод энэ даа гэж би нүдний шилээ нэг солиулъя гэж бодож байсан байхгүй. Тэгсэн чинь миний хараа докторчхон битгий сайжраад 350 болсон байл. 425 байсан. Миний нүдний хараа 2 ондоо байдаг байхгүй юу? Нэг нь 325, нэг нь 350 болсон. Тэгээ бууцсан байх жишээ. Тийм сайхан үр дүн маш их гарсан байгаа тий. За маш сайхан үр дүнгууд бас хуваалцлаа. Тэгэхээр бүтээгдэхүүнүүдийн хувьд бол байгалийн гаралтай гэдэг нь хамгийн чухал байгаа тийм ээ. Тийм учраас хүний бид ямар нэгэн одоо гажнуулаа үзүүлэхгүй. Дээрээс нь одоо Монгол улсын энэний бүртгүүлээс орцсон аль биесны албаны зөвшөөрлөлтэй байгаа тийм. Ерөнхий нийтийн яамнаас зөвшөөрөл авсан байгаа. Тиймээрээ бид нэр галер оруулж ирэх зөвшөөрлөө хүртэл авсан байж байгаа. Тэгээ чи маш их хэмжээний судалгаа ингээд юу хамруулж ийж манай бүтээгдэхүүн зөвшөөрлийг олгодог байгаа. Монгол улсаас гадна ер нь дэлхийн хичнээн улсад энэ хүү бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бай. 36 оронд үйл ажиллагаа явуулдаг байгаа. Манай Монгол улсад орж 4 жил гарны өнөр үзүүлсэн гэдэг юусэн би ярьсан тийм 3 жил гарны хугацаа болж байгаа тийм. За баярлалаа тэр сонирхолтой үр дүнгуудын талаараас хуваалцсан баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн мань цагаас энэ түрээд өндөрлж байна. За тэгвэл би бас нийгэм хэлмээрээ манайха энэ хагацаа өдөр бас нээлттэй хаалганы өдөрлөг Сапорогийн 1-р хорооллын Сапорогийн салбар дээр бас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа. За энэ маань 3 цагаас болно 3 цагаас болно. За энэ нээлттэй хаалганыхаа өдөрлөг дээр бид нар маш сайхан үйл ажиллагаа явуулъя гэж бодож байгаа. Энэ маань юу гэхээр дэлгэрэнгүй мэдээлэл тийм ээ, эрүүл мэндийн дэлгэрэнгүй мэдээлэл. За тэгээд дээрэс нь бүх төрлийнхаа энэ тайлбар зөвлөгөө. Одоо энэ богино хугацаанд юу ч ярьж амжихгүй байгаа тийм ээ. Маш их юм ярих юм байдаг. За тэгээд тэрийг юу. Тэгээд дээрэс нь онцлогоо байгаа. Эхний ирсэн 5 хүндээ бас үнэгүй онцлогоотой. Манай онцлогоо бол маш сайхан тийм үзүүлэлтээр гардаг байгаа. За тэгээд бүтээгдэхүүний урамшуулалтай тийм суглаатай тийм юу явуулах гэж байгаа. Сургалт зохион байгуулах гэж байгаа. Тийм болохоор та бүхнийг энэ хагасаа өдрийн 3 цагаас манай нээлттэй хаалганы өдөрлөлт ирэхийг урьж байна. Сапорогийн салбар дээр мань. За тэгэхээр 7 хоног болгоно Бямб гарагийн 15 цагаас Сапорогийн салбар дээр манаас бүтээгдэхүүн үйлчлэгээний урамшууллаа. За онцлогоог бол явуулж байгаа маань үзэгчид манаас энэ хүү бүтээгдэхүүнийг сонирхож байв. Та бүхэн нэвтрүүлгийн дараах гэж байгаа утсаараас холбогдох боломжтой. Тухтай харилцаа нэвтрүүлэг энэ төрөд өндөрлж байна. Хамтаас үзэгчтэй баярлалаа. За